Тэгэхээр энэ үндсэн хуулиндаа бид бол 1911 оноос хойш хийгдсэн аливаа үр зээл тавьсан гадаад одоо гэрээ хэлцээрийг хүчингү болгож тусгай бүгд улсыг тунхаглан зарласан нь бол үндэсний аюулгүй байдал тусгаар улс гэдгээ бид цаашид ингэж одоо авч явахад маш том үнцийг тавьсан гэж хардаг. Тэгэхээр энэ 100 жил өөрөө бол Монгол улсын тусгаар тогтнолоо баталгаажуулах, монголчуудын хувь хүний эрх хэрэгжүүлээг баталгаажуулах гэдэг ийм хоёр үндсэн бүлэг хүрээнд ингээд томоохон үнэхээр сүүлийн хэдэн зуун жилийн хугацаанд тийм асар чухал түүхийн үе байжээ гэж. Монгол улсын хувьд парламентын засаглал бол хамгийн тохиромжтой юм а гэдгийг үзэл санаа гаргаж Монгол улсын эрх барих дээд байгууллага бол улсын хурал байна. За үүний эцгүүд улсын баг хурал одоо удирдана гэд олуулаа хилцчихэж чухал асуудлуудаа шийддэг асуудлыг анхны үндсэн хуулийн дээрээ бид бас тусгаж өгсөн байдаг. Тэр мянгаар эргэцсэн түүхийн 100 жилийн хугацаанд бид нар ардан засгалдаг улсын тогтолцоонд байж сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд иргэн хүний эрх хэрэгжүүлөөг адил тэнцүү эрхийг баталгаажуулсан ийм сайхан азтай үеийн шүү. Парламентын ардчлалыг бид бэхжүүлэхийн төлөө одоо 1992 оны арчилсан үндсэн хуулиач гэсэн бид 2023 онд бас нэмэлт өөрчлөлт хийж одоо ингээд 126 гишүүнтэй болоод улам илүү иргэдийн дуу хоолойг хүргэсэн энэ парламент улсын хурлыг бүрэлдүүлэхээр ажиллаж байна. Санан тунхаглах ирээдүй.